За би та бүхэнд бие биенийгээ хараарай гэж хэлэхэд тэг хүн яг өөрийнхөө одоо хэмжүүрээр хажуудан хүнээ харах юм бол энийгэд баяртайгаар харахад хэцүү байх бах. Тэг бид хуучин хүнийхээ өөрийнхөө тэр дүр төрхийн дагуу амьдрах гэж хичээх юм бол тэг цуглаанд явах тусмаа хүнд илүү хүнд байдалд ордог болдог байгаа. Тэг би өөрийнхөө хэмжүүр цэмзүүрийг буулгаж тавихгүйгээр цуглаанд явах нь хувь хүний хувьд өөрт нь маш хүнд зүйл байдаг. Энэ чуулганы хүн бүр дэлхийн илгээлт хийдэг чуулган дотор байгаа тул ямар ч бид аюулгүй тэр бүс дотор Бурхны ивэлээр амьдарч байгаа. За Солонгос улсын ерөнхий байдлыг бид нар ингээд нэг тайван ажиглаад харвал улс төрч эсвэл эдийн засагчид эрх одоо мэдлэлтэй хүмүүс тэг завхарсан зүйлсийг буруу зүйлсийг хийсээр байтал байгаа хэрнээ улс минь сүрхгүй л байсаар байгаа. За Солонгосын хувьд санхүүгийн дампуур бол улсаараа ороод IMF гэдэг тэр цаг үеийг туулсан ч гэсэн улс орон минь нурж унаад устж сүрээгүй. Харин ч эсэргээрээ түүнээс хойш маш их хөгжин сэтгэлсэн байгаа. Чуулган дотор байгаа зарим хүмүүс тэг чуулганыг компани бизнесийн талбар мэд үзэн одоо өнцгөөс хараад чуулганыг компани шиг одоо тийм байдалтайгаар авч явж байгаа тийм байдууд байсан ч Солонгос чуулганыг бурхан бүхэлд нь орхичхооргүй байна. Учир нь сайн мэдээний төлөө амьдрнаа гэсэн Бурхны чуулган, Бурхны хүмүүс цөөн тоогоорч болтугай байгаа учраас Бурхан Солонгос чуулганыг устгахчаагүй байна. За бид янз бүрийн бидний зарим нь дэлхийн түүхүүдийн талаар олон хичээлүүдийг сурсан, зарим нь чуулганы түүхийн талаар ч ихийг сурсан байх. Бурхан яагаад тэр нөө дундад одоо Азийн хэсэг одоо Бурхан яагаад ажилласан юм бэ гэдгийг бид сайн мэдээний түүхийг харвал ойлгох болно. Сайн мэдээний ажлыг хүчтэйгээр эхлүүлэхийн тулд Бурхан дундад Азид ажилласан хийгээд тэд итгэлээсээ нурсан учраас дараа нь Бурхан Македонд өөрийн чуулганыг байгуулсан. Тэгээд түүний дараагаар үргэлжлүүлээд Европын газар нутгуудад сайн мэдээний түүхийг суулгасан. Тэрхүү одоо сайн мэдээний үүр нь Америк руу шилжсэн байгаа дараа нь. За тэгээд түүнээр дамжуулаад Солонгос руу ирсэн байгаа. Америкаас Томас гэдэг илгээлтийн эзэн болон бусад илгээлтийн эзнэр дамжуулан сайн мэдээ Солонгосын энэ газар нутаг дээр 150 жилийн өмнө орж ирсэн байгаа. Тэгээ бидний мэдэж байгаачлан энэ цаг үеийн Солонгос улсын чуулганы түүхийг хэрвээ бид ажиглан харах юм бол сайн мэдээг ярьсаар байгаа атлаа эрхчлөө эрх мэдэл янз бүрийн дүрм журам зарчмуудыг энэ 150 жилийн туршид хүмүүс өөрсдийнхөө хэмжүүрийн дагуу бий болгочоод тэгээд сайн мэдээ ярьж байгаа хүмүүсийг эсрэгээр нь бараг зөв биш зүйлийг ярьлаа хэмээн гаж буруу хэмээн дүгнэн үзэж шүүн хилэлцэж чичилж байна. Сайн мэдээний гол дүр болох Есүс Христ Есүсийн анхны чуулганы үед үнэхээр гарцаагүйгээр энэ дэлхийд ирсэн байтал тухайн үеийн эрх мэдэл хийгээд дүрм журмууд нь Бурханыг өөрийг нь буруутгаад загалмай цовдлсон байгаа.
За түүний дараагаар Есүсийг тэнгэрт өргөгдсөний дараагаар Паул Есүстэй уулзаад сайн мэдээг ярьж байгаа Паулыг тухайн үеийн фарисеучуд болон шашны эрх мэдээлтнүүд чи гаж зүйл ярьлаа. Бурхны сургаалыг гажуудууллаа хэмээн зэмлэн шүүмжилж эсэргүүцэж байгаа. Тийм байсан ч хэдий ч тэр нөхцөл байдлын донд Паул өөрийнхөө мэддэг сайн мэдээг ярихаа зогсоогоогүй хийгээд тэрхүү сайн мэдээ нь цаг үеийн түүхүүдийн донд үргэлжлэн ирсээр өнөөдрийн Есүсийн хайр чуулганд өвлөгдсөн хийгээд бид ч мөн тийхүү ажиллан итгэн амьдарч байна. Та үнэхээр та нарч гисэн Бурхны өрөөлийг авахыг хүсэж байгаа бол бид маш хурдтайгаар Библийг үнэхээр сайтар ажиглан харах хэрэгтэй. Солонгос улсыг Бурхан дэлхийн илгээлтийн төлөө бэлдсэн гэдгийг олж хараасаа шалгаж мэдээсэй хэмээн хүсэж байна. Тэгээ Есүсийн хайр чуулган дотор жинхэнэ Бурхныг мэддэг хүмүүс байгаа учраас Бурхан энэ чуулганыг байлгасаар байгаа. Тэр утгаараа бид соёл урлаг, улс төр, засаг захиргаа, санхүүгийн эрх мэдэлтэй хүмүүсийн төлөө залбирах, хүмүүсийг яг голчлон бариад, төвлөрөн бариад залбирах үед олон ерөөлийн түүхүүд ирэх болно. Цаг үеүүдийн туршид эрх мэдэл дүрм журмаар олон чуулганыг буруутгах үед ч гэсэн сайн мэдээнийхээ төлөө нүдээ цавчилгүйгээр зогсож байсан удирдагчид байсаар байсан. Солонгосын хувьд сайн мэдээний дагалдагч нар үнэхээр олон байгаа учраас миний гарцаагүй мэдэж байгаа зүйл бол юу гэвэл Солонгос хизээч мөхөхгүй. Та бүхэн Солонгосын төлөө залбирч, чуулганы төлөө залбирч байгаа учраас Бурхан та бүхнийг ч гарцаагүйгээр өрөөх болно. Цаг хугацаа өнгөрсний дараагаар юу болохыг мэдэхгүй ч сайн мэдээг дамжуулах хүсэлтэй, дамжуулдаг итгэлийн хүмүүс Есүсийн хайр чуулган дотор байсаар байгаа үед Солонгос улс мөхнө гэж байхгүй. Бид бүх дэлхийгээр явж үзсэн чи яг үнэндээ сайн мэдээ алга. Итгэгч нар бол байна. Гэхдээ тэдний дунд сайн мэдээ алга. Солонгос улсад сайн мэдээ дамжуулах пасторууд олноор бий болж байгаа учраас Бурхан Библиэд өөрийнхөө үг болох сайн мэдээний агуулгыг Библиэр дамжуулан бидэнд харуулan заасан. Томас 150 жилийн өмнө Томас илгээлтийн эзэн нэг Библи өөрийг нь өхүүлж байгаа, алж байгаа, хутгалж байгаа хүний өөдөөс Библиэ бариад Библи өгсөн байгаа. Тэгээд Томас илгээлтийн эзэн тийхүү цаашлуулах үед түүний өгсөн байгаа Библи нь юу болоод ингэтлээ энэ хөх хүртлээ үнэхүү энэ номоо надад өгнө вэ гэд нэг хүн тэр Библийг нь хадгалсан байгаа. Тэгээд өөр нэг хүнд хятадаар явж байсан өөр нэг хүнд өгсөн гин тэр номоо.
Тэгээд тэр хятадаас ирсэн хүнээс хятадаас явд нэг хүнээс тэр нөгөө нэг харгалзагч асуухдаа библи авсан асуухдаа нэг хүн цаашлуулах үедээ энэ библийг надад өгсөн энэ одоо яг юу гэсэн үг юм бол гэд асуусан байгаа. Тэгээд тэр нөгөө библийн хэсэг юу байсан бэ гэвэл Маркийн нөгөө нэг Марк номыг орчуулсан хэсэг байсан байгаа. Тэгээд библи орчуулга библийн хятад библи болон Марк номын одоо тэр жижигхэн орчуулгын хэсгийг аваад тэгээд харсан байгаа. Тэр хүн библи уншаад сайн мэдээг ойлгоод тэгээд тэр Ким Жапян гэдэг хүн за ямар ч сан Солонгосын анхны чуулганы чуулганыг тарьсан хүн юм шиг байна. Анхны чуулганы чаннуу болсон юм байна тэр хүн. Ким Жапян гэдэг хүн болонгой зэрэг одоо Томас Илгээлтийн эзнийг цаазалсан хүн байгаа. Харин Пак хин гэдэг хүн болонгой зэрэг тэр одоо хүнээс библийг аваад Пёнгянд анхны цуглааныг байгуулсан хүн. Тэр хүний одоо үр удам бүгд өрөөгцөн хийгээд тэр хүний үр удамынхан одоо Америкт амьдарч байгаа гэж би сонссон. За 150 жилийн өмнө Солонгост библи бариад ирсэн байгаа Томас Илгээлтийн эзэн Тэдүүн голын гэрэг дээр цаашлуулсан. Тэг бүрэн хаагдсан байгаа Солонгос гэдэг улсын үд хаалгыг нээхийн тулд харанхуй бүргсэн байгаа энэ нутагт Томас Илгээлтийн эзэн 150 жилийн өмнө хөлөө тавиад тэнд амиа алдсан байгаа. Солонгос улсын сайн мэдээний түүхийг харах юм бол Есүст итгэснээс болоод одоо хутгаар алагдаж байсан хүмүүс тэг ингээд чи одоо ийм барууны чөтгөрт итгэлээ гэд алуулж байсан хүмүүсийн тоо 8,000 гаруй хүмүүсийг солонгосчууд түүхэндээ тийхүү хороосон байгаа. Цус урсаж байж цусны төлөөсөөр дамжуулан энэ улсад сайн мэдээ орж ирсэн. Үнэхээр тийхүү сайн мэдээ орж ирээд сайн мэдээний төлөө дэлхийд хэрэглэгдэх улс Солонгос улс учраас та бүхнийг тэр дуудлага битгий мартаасаа хэмээн хүсэж байна. Тэгээд тэр хэрээр Солонгос улс дэлхийн өнцөг болон бүрт олон илгээлтийн эзнийг илгээсэн хийгээд 20,000 гаруй илгээлтийн эзнийг Солонгос илгээсэн. Банаа чуулганы хувьд ч ялгаагүй. Та энд байгаа хүн бүр илгээлтийн эзэн. Энэ дэлхий дээр амьдрах амьдралынхаа энэ аяллаа дунд Есүс Христийг даган амьдрангаа сайн мэдээг дамжуулах илгээлтийн эзэн тийхүү дагалдагч болгон барьж байгуулагдаасаа хэмээн өрөөж байна. Тэгэхийн тулд эхлээд бид дахин төрөх хэрэгтэй. Библи хамгийн түрүүнд Есүсийг эзнэр хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа бол дахин төрөө хэмээн хэлсэн. Тиймээс дахин төрсөн нэгэн 1-р Иохан намын 3-р бүлгийн 8-9-р ишлэлийг гарцаагүйгээр өөрийн болгох хэрэгтэй. Тэгэхээр гим нүгэл бөөлд харин
муу сүнсний ажлыг нураадаг сүнслэг цэрэг болох нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил юм. 1-р Иохан 3:8. Бурхан бидэнтэй хамт байсаар байтал Бурхан надтай хамт байгаа гэдэг итгэлийг өчөж чадахгүй байх учраас үл итгэлээр миний бодол санааг эзлэн байгаа могооны толгойг бид бяс гიშгэх хэрэгтэй. Тэгвэл 9-р 3-9 дахь ишлэлийн ерөөл ирэх болно. Бурханаар түргэсэд нь гим үлддэггүй. Учир нь Бурханы үр түүний дотор байгаагийн учир хийгээд сайн мэдээний үр итгэлийн хүний дотор оршдог хийгээд тэр гим нүгэл үлддэггүй нь Бурханаас төрснийх билээ гэсэн байна. 1-р Иохан 3:9. Тиймээс хүсэл шунлын дагуу амьдралгүйгээр сайн мэдээг дамжуулах сайн мэдээний хүнээр амьдрахыг хүсэж байна. Чуулганд явангаа хүсэл шунал руугаа хэлбэлзэх юм бол эрх мэдэл дүрм журм дотор нүдэнд харанхуулагдаад энэ дэлхийн зүйлсийг л хүсэж тэмүүлэн амьдарсаар загалмайн дайсан болсон мөн чанар нь намагт суусан тийм хүн болох болно. Гим нүглийн мэдрэмжгүй хүмүүс нь хүсэл тачаалаар дүүрэн хийгээд сүнслэг мэдрэмжгүй хүмүүсээ хэмээн Библи хэлдэг. Өөрөө ч мэдэхгүй байгаа гим нүглийнхаа дотор хоригдож Бурхныг сонгодоггүй эцэг хүртэл Бурхнаас татгалздаг гим нүглийн мөн чанар бидний дотроос хүсэл шунлаар дамжуулан илрэн гардаг. Бид үүнийг эхлээд нураах, диаволын ажлыг нураах, нураахын тулд бид Есүс Христийг хүлээж авсан хүний дотор амийн үр, гэрлийн үр таригдсан байгаа. 1-р Иохан намын 2:29 дэх ерөөл өгөгдөх болно. 1-р Иохан 2:29. Та нар Бурхан зөвхт гэдгийг мэддэг бол зөвийг үлдэгч бүр түүнээс төрсөн гэдгийг мэдэгтэн. Библиэлд амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна хэмээн амьдардаг хүмүүс нь зөвийг үлдэгчээ гэсэн байгаа. Диаволоо зайл. Үлддэг хүмүүр Христээс төрсөн гэдгийг мэдэгтэн. Одоо амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьдарч байна. Үр соёолохыг нь хараад, үр жимсийг нь хараад, мод ургахыг нь хараад тэр хүний дотор ямар үр байгааг хүн өөрөө хардгаа гэсэн. Хүн өөрөө хардаг. Өнөөдрийн Библийн ишлэл. Миний дотор итгэлийн үр, Есүс Христийн үр байгаа юм байна. Миний үр одоо боловсрч байгаа юм байна. Бурхны нэгүслийг хүлээж авсан нэгэн болж би цаашид тийм зунгаарлсан завхарсан нэгнээр амьдрахгүй. Харин цэвэр ус мэт нэгэн болно. Чуулган дотор хүсэл шунлаараа хөтлөгдөн амьдарч байгаа нэгэн нь
Муу сүнсний үр түүний дотор байна гэсэн үг юм. Тиймээс Бурханыг сонгохгүй байх гэм нүгэл бол мөрөглийг эсэргүүцэх явдал юм. Есүс Христийн нэрээр юу ч хүссэн байсан дэлхийн илгээлтийн төлөөх өгөгдөх болно гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байдалтай нэгэн. Тэгээд гэм нүглийн мэдрэмжгүйгээр тэд суулганд ирээд мөргөл өргөж чадахгүй байгаа бол им сүнсэн ингээд өвдөж тэгээд сүнсэн шаналаад ямар нэгэн буруу юм хийсэн мэдрэмж төрөх хэрэгтэй байтал ямар ч тийм мэдрэмж байхгүй. Уг нь олвол тэгээ мөргөл өргөж чадаагүй бол миний дотор мөргөл өргөхөд саад болж байгаа миний амьдралд байгаа бүх хийл зүйлсүүд Есүс Христийн нэрээр нуран унаад сүнсэн дотроо хүчтэй нэгэн болон босготон гэж үгэнд тунгаглах хэрэгтэй шүү дээ. Та мөргөлийн хүндэтгэлийн цагийн өмнө ингээд ямар нэгэн шалтак тавиад ингээд их хэлвэл юу болно гэж. Тэгээ өөрөө ч мэдэхгүй тэгээд ямар нэгэн тийм буруутгал тийм зүйл бий болоод одоо зөвхөн нөгөө нэг ийм зөвтгөх үзэл өөрийнхөө бодлыг яаж игээд зөвтгөх үзэл өөрийг нь ингэж хүлдэг байгаа. Тэгээд хуулийн дотор өөрөө ч мэдлгүй тэр хууль дүрмийн дотор хүлэгдэнэ. Эфес номын 4:22-ыг харах юм бол та нар уруу таталтын шунлаа дагаад ялзарч байгаа одоо хуучин зүйлс болон хуучин зуршил хуучин хүнээ тайлж орхиод гэсэн байна. Тэгээд бид хуучин одоо зүйлсүүдэд тайлж хаях ёстой байтал яг ингээд тайлахгүй ч нэг ийм байдалтай тэгээд Эфес номын 4:23 дээр харах юм бол зөвхөн одоо нөгөө та нарын сүнс шинжлэгдэж байж гэсэн байгаа. Хүний сүнс шинжлэгдэж байж шинэ үр одоо соёолдог байгаа. Гэхдээ хүний сүнс шинжлэгдэхгүй юм ба шинэ үр соёол авахгүй. Эфес 4:24 дээр Бурхны дагаа зөвхт байдал болон үнний ариунаар барьж байгуулагдсан шинэ хүнийг өмсөх ёстой байтал тэг ингээд деволыг дагаад муу сүнсний дотор хിവэрэ тэг ингээд бохор хувцастайгаа байгаад байж болохгүй шүү дээ. Амьтай үр тэгээ Эфес номын 4:24 дээр байгаачлан тэг зөвхт байдал болон үнний ариун байдлаар бүтээгдэж шинэ хүнийг өмсдөг байгаа. Тийм нэгний эргэн тойронд байгаа хүмүүс нөлөөллийг хүлээж аваад тэг ингээд би гэдэг энэ платформ руу ингээд өөрсдөө хүмүүс орж ирдэг байгаа. За 4:24 шинэ хүнийг өмс. Эдгээр яхан 3-ын 14 бид ах дүүснээ хайрласнараа үхлээс амь руу шилжсэн гэдгээ мэддэг хийгээд хайрладаггүй нэг нь үхлийнхээ дотор байна. 1-р Иохан 3:14 Тэг дахин төрсөн хүн бол үхлээс амь руу шилжүүлэгдсэн нэгэн юм. Дахин төрсөн нэг нь нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлөгдсөн нэгэн юм. Харин дахин төрж чадахгүй бол үхлийн дотор оршдог нэгэн гэж хэлнэ. Үхлийнхээ дотор байгаа учраас
мөргөл залбирлаа эдлэж чаддаг байгаа. Тэгээ мөргөл болон залбирлын цагаа булаалгахын хэрээр тухайн хүн өөрөө хохирол амсдаг. Энэ сайхан ийм уйлралд Бурханд мөргөлийг өргөдөг хүмүүсээр амьдраасаа хэмээн өрөөж байна. Пастора би интернет дээр мөргөл өргөчихсөн гэд хэлдэг хүн байгаа. Тэгээ энэ лайв надад зөндөө олон мессеж ирсэн байгаа. Тэгээд надад интернетээр мөргөл өргөцсөн онгоцны зэрэг би Бурхан нөгөө нэг цаг хугацаа орон зайнаас үл хамааран ажилдаг Бурхан гэж хэлсэн байгаа. Тэгээ аль хэдийн интернетээр би мөргөл өргөцсөн гэж хэлж байгаа үнтэй одоо би өөр юугаа ярих вэ? Нэгдүгээр Иохан 3:5-4 Бурханаас төрөхсөд нь дэлхийг ялсан. Тэгээд дэлхий биднээс мөргөлийг минь булаахыг хүсдэг байгаа. Тэг хүн мөргөлийн цагаа одоо муусансан булаалгачих юм бол залбирал нь хаагдана. Тэг юу ч болж байсан гэсэн мөргөлдөө түлрөөд үгээр дамжуулаад бидний ингээд нэвтэлж гарах ёстой зүйлсүүд ирэх үед ямар ч нэвтлэж гарах хүчгүй өгч байхгүй тийм байдалтай болдог байгаа. Дэлхийг ялсан, сатаныг ялсан, энэ харанхуй ертөнцийн сүнслэг эрх мэдлүүдийг ялсан байгаа. Тэр зүйл нь бидний итгэл юм. 1-р Иохан 5:4 Бурханаар төрөхсөд нь дэлхийг ялсан. Тэг ялагч нь бидний итгэл юм гэсэн байна. Бурхан эзэн бол Христ. Би бол Бурханы хүүхэд. Би мөргөлөөр дамжуулан Бурханы үгийг хүлээж аваад түүн дотроо гарцаагүйгээр өрөөгдөх болно. Иохан номын 3-ын 3, 4, 5 дугаар эшлэлийг харвал үннээр би хамт хэлий хүн дахин төрөхгүй юм бол Бурханы усыг үзэж чадах, харж чадахгүй, орчиж чадахгүй гэсэн. Иохан 3:3 Бурханы ус бол тариачин, талбайд цацсан үр мэд хэмээн Библиэд зөвлөн хэлсэн байдаг. Тиймээс мөргөл болон залбирлаар дамжуулан та өөрийнхөө биеийн дотор үр цацалтыг, үр тарилтыг байнга хүлээж авах хэрэгтэй. Мөргөл болон залбирлаар бид ялалт байгуулах үед бидний итгэлийн өвчлөлүүд эдгэрэх болно. Итгэлийн амьдралын зөрүүдлэх өвчин бол одоо хүний өөрийн үйлддэг гэм нүгэл байгаа. Тэг тавтагдмал шинжтэй үл итгэл. Тэг жижиг одоо ийм сүнс чөтгөрүүдэд баригдаж, шалтак тоочж, хин нэг буруутгаж байгаа байдал нь муу сүнсний арьсыг нүүрсэнтэй адил юм. Ийм хин нэг буруутгсан өөрийнхөө үзэл бодлыг зөвтгөх тийм аргал хайж олох нь адгийн муу зүйл юм. Израилийн хүүхд үр удам дахин гэсэн байна. Дахин. Шүүгчид номын 6-1. Дахин. Тэг шүүгчид номыг бүхэлдээ гардаг байгаа. 14 шүүгч. Тэгээд одоо шүүгчид номын бүхэл түүхэн дээр 14 шүүгчийг Бурхан явуулж үгийг өгсөн байсан. Тэд дахиад л гимнүгд рүүгээ унсан байгаа.
За Шүүгчид намын 21-ийн 25 дээр тэр эцсийн одоо үр дүнгийн талаар хэлэхдээ тэр үед Израильд хаан байгаагүй тул хүмүүр өөрийн нүдэнд зөв хэмээн харагдсанаа үйлдэж байлаа гэсэн байна. Тэгээ давтагдсан үл итгэл, давтагдмал шин чанартай үл итгэл. Тэг ингээ би одоо энэ он хүртэл гэж бодож байна. Үгүй ирэх ондоч дахиад ирнэ. Тэгээд дахиад одоо гим нүглээ татаж үйлцээр байгаад эцсийн дүндээ Израиль сүрсэн. Тэгээд үр удам нь болж энэ дэлхийгээр хэрэн тэндэг тийм хувь тавилантай болсон байгаа. Ийм учраас бид Библийн түүхийг маш тодорхойгоор харах хэрэгтэй. За бид амьдрал минь юу тохиолдож байсан ч мөргөл болон залбирлаа сайн хийх талахын тулд юу хэрэгтэй вэ гэдгийг Ром номын 12-ийн 1-2 дээр гарч байгаа. Ах トゥ нараа өөрсдийн биеийг Бурханд амьд, ариун, тааламжит дахил болгон өрөг. Энэ бол сүнслэг мөргөл мөн гэсэн байна. Бид мөргөлийн цаг бүр дээр өөрийгөө үгүйсгэж, өөрийнхөө загалмайг үүрсэн байдалтайгаар Бурханд мөргөл өргөх үед бидний тийм дахин одоо үлддэг байгаа гим нүглийн минь бодол санаа цэвэрлэгдэж амьдралд минь бүрхсэн байгаа харанхуй дурах болно. Тэгж байж бид дэлхийн илгээлт хийх хэмжээний ёроолыг хүлээж авах болно. Хэрвээ үгүй бол хүн дахин гэдэг тэр үзэл бодлоосоо болоод чуулган дотор зүгээр нэг хоол идээд нэг гэлцээ өсөхгүй л амьдрдаг хэмжээнд. Хүнд өгөх хуваалцах юм байхгүй. Хүнтэй хуваалцах юмгүй өөрөө идэж ууж амьдрах гал завгүй байдалтай. Солонгосын хувьд болонгууд эцэг эхийн баярын өдөр болж байгаа. Тэгээд дагалдагчид маань бас өнгөрсөн 7 хоногийн туршид янз бүрийн байдлаар надад бэлэг орцсонд өгсөн байгаа. Тэгээд би тэр үйл явдлуудыг хараад би үнэхээр дэлхийн илгээлт хийж байгаа Бурхны хүү юм байна гэж бодсон байгаа. Бурхны ёроолыг энэ чуулганы хүн бүр үнэхээр ихээр авах болно гэдэгт би бат итгэлтэй байна. Чуулганы түүхийг хараавал сайн мэдээ дамжуулах илгээлтийн эзэн тэр чуулган дотор бий болвол болох юм бол Бурхан үнэхээр яг л ус асгах мэт тэр чуулган дээр ёроолыг асгадаг байгаа. За Филадельф гэдэг нэг чуулган Филадельфийн нэг жижигхэн хотын чуулганаас Солонгос руу Underwood гэдэг илгээлтийн эзнийг 100 гаруй жилийн өмнө илгээсэн. За тэгээд тэр Филадельфийн жижигхэн чуулган Солонгос улсын Ёнсей их сургуулийн эмнэлгийг Ёнсей их сургуулийг байгуулах хэмжээний ёроолыг өгсөн байгаа. Хичнээн
Магадгүй бид нар далтаа бүтэглийнхаа дунд байж тэгээд сул талынсаа болоод зовж зүдэрч байгаа бол тэгээд түүнийг одоо байхгүй болгох арга нь юу вэ гэвэл өнөөдрөөс эхлэн өөртөө хэлэх үг бол би бол дэлхийн илгээлтийн гол дүр. Энэхүү ажлын дотор байж гэмээн бид өрөөгдөх болно. Өнөөдөр 1-р мөргөл дээр Авраамийн зарц. Зарц байсан ч гэсэндээ дэлхийн илгээлтийг мөрөөдөөд хүлээж аваад мөрөөдөх үед тэр нь биелсэн тухай одоо хэсгийг харсан байгаа. Авраамийн зарц Элизер гэгч хүн тэр амлалтын үг болон гэрээний дагуу халдайн урдах нэг одоо гэр бүл нэг угсааг нэг түүхийг тэр чигээр нь өөрчилсөн шүү дээ. Авраамийн бурханд байсан тэрхүү гэрээгний үгийг тэр гэр бүлд дамжуулсны улмаас тэд нар Авраамийн зарц Элизерийн өмнө бурхнаар өрөөгдсөн хүн гэд сүгдэж байгаа шүү дээ. Үнэхээр бид дэлхийн илгээлтийг мөрөөдөх тэр үед бурхан тэрхүү мөрөөдлийг минь биелүүлэх болно. Ром номын 12:2 дээр хэлэхдээ бидний доторх дахин давтагддаг гэм нүглийн өвчнийг эмчлэх одоо аргыг нь юу гэж хэлсэн бэ? Ром 12:2 дээр энэ үеийн явдалд бүүн эцэгтэн гэсэн байгаа. Энэ цаг үеэсээ буур суралц. Энэ цаг үеэ бүү дүүрэ гэсэн үг. Энэ үгийн явдалд бүүн эцэгтэн харин бурхны хүсэл юу болохыг юун зөв юун үнэн болохыг ялгаж салгаа гэсэн байна. Авраамийн зарц Элизер яагаад ажлаа сайн хийж байсан бэ гэвэл үргэлж юу хамгийн түрүүнд вэ гэдгээ мэддэг хүн байсан байгаа. Хамгийн түрүүнд энэ дэргэнд байх ёстой зүйл бол бурханд мөргөл өргөх, үг сонсох, магтаал өргөх, залбирал өргөх явдал юм. Үүний дотор байгаа хүн булган өрөөгдөх болно. Тиймээс бидний давтагдмал гэм чигнэрээс цугран гарах арга болвол энэ цагийн үеийн явдалд нийцэлгүй бурхны хүсэл юу болохыг ялгаж салгаж чаддаг байх явдал юм. Нүдэнд үл харагдах бурхны хаанчлалд өөрийнхөө амьдралын арга барилыг тавих. Амьдралынх нь арга нь өөрчлөгдөөгийн улмаас гаслантай амьдралтай эмэгтэй болсон талаар Иохан номын 4-р бүлэг дээр Самар эмэгтэйд Есүс янз бүрийн байдлаар хэлсэн байгаа. Бид нүдэнд үл харагдах тэр итгэлийн амьдралаар амьдрахгүй байгаа учраас нүдэнд харагдах асуудлууд шийдвэрлэгдэхгүй. Иохан номын 4:24 дээр хэлэхдээ бурхан бол сүнс гэсэн байгаа. Нүдэнд үл харагдах сүнс. Тиймээс мөргөл өргөгч нь сүнсээр үннээр өргөх ёстой гэсэн байна.
сайн мэдээ гэдэлдэг мөргөл, сайн мэдээ гэдэлдэг залбирлын дотор байж гэмээн нүдэнд үл харагдах тэрхүү итгэлийн ертөнц дотор амьдардаг. Филиппе намын 3:20 дээр хэлэхдээ бидний иргэний харьяалал бол Тэнгэрийн хаанчлалын тул сүнслэг дэлхийг хөдөлгдөг Бурхны нэрийг хэрэглэх үед бүх бүтээл түүнд захирагдмаа гэсэн байна. Филиппе 3:20-21. Бид нүдэнд үл харагдах сүнслэг ертөнцийг өөрийнхөө амьдралын арга барил болгох тэр үед бид энэ дэлхийн арга замын дагуу амьдардаггүй байгаа. Хэрвээ тийхүү сүнслэг ертөнцийн арга барилын дагуу амьдрахгүй бол Исая намын 6:4 дээр гардаг чинь бүгд бүр мөсөн устгах талаарх яриа байна. Шүүгчд намын 6:4. Хуу хамах гэсэн үг тийм манайхаар. Тэгээ би Израилийн дотор идэх хоолч үлдээхгүй, үхэр болон илжигч үлдээхгүй гэсэн байна. Хуу хамна. Тэгээ бид Бурхны сүнслэг оршихуйн талаарх мэдлэггүй бол тийхүү сүнслэг арга барилаар амьдрахгүй юм бол байгаа нь хуу хамагдах болно гэсэн. Өнөөдөр үнэхээр итгэлийг ойлгосон мөргөл болоосаа гэж хүсэж байна. Тэгээ би та бүхэнд үргэлж бүр дахин өөрийнхөө бие доторх тэг 3 хараалыг таслаа гэж хэлээд байтал тэр нь нүдэнд харагдахгүй байгаа болохоор тэрвээ 3 хараал хартар дээр минь наалдаастай гарны хуруунд минь ургаастай байсан бол аваад хаях байсан байх. Тэгээ нүдэнд харагдахгүй байгаа учраас харагдахгүй тэр 3 хараалыг таслах хэрэгцээг мэдрэхгүй учраас Есүс Христийн 3 эрх мэдлийг ч ашиглахгүй байна. Тэр 3 эрх мэдэл Есүс Христ энэ дэлхий дээр яагаад ирсэн бэ гэдэг талаар харахдаа 1-р Иохан намын 3:8 дээр гарч байгаачлан диаволын ажлыг нураахын тулд юм. За Марк намын 10:45 дээр гардагчлан 2-дугаарт нь тэрээр золиос болохын тулд, дахил болохын тулд төгс дахилчаар энэ дэлхий дээр ирсэн байгаа. Бид төрөхдөө үхэх ёстой байсан тэр хувь тавилан үхлийн минь хуулиас чөлөөлөхийн тулд Есүс энэ дэлхий дээр ирээд үхэл болон амьлалтаараа дамжуулан амь зам үнэн болсон гэдэг тухай Иохан номын 14:6 дээрээс шалган харж болно. Тиймээс та бүхэн өөрсдийнхээ бид Есүс Христийг хүлээж аваад Бурхны хүүхэд болсон эрх мэдлийнхээ дагуу амьдрал дахь 3 хараалаа дураан таслах тун. Тийхүү эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүн мөн гэдэг ямар утгатайг мэдээд юу ч мэдэхгүй дуудсан ч Петр бүтэлгүйсэн шүү дээ. Есүс Христийг мэдэхгүйгээр Есүсийг 3 жил дагсан Искариотын Юдас эцэст нь амиа хорлсон. Бид Есүс Христийг ойлгож
бас түүнийг мэдрэж чадахгүйгээр Есүсийг дагаж байсан тухайн үеийн дагалдагч нар бүгд зовтон амьдрах тийм байдалтай болсон шүү дээ хожим маань. Иохан номын 14:27 Үнэхээр та мэдээд Есүс Христийн нэр юу вэ гэдгийг мэдээд дуудах үед өгөгдсөн зүйлс нь амар амгалан байгаа. Амар тайвныг та нарт өгье гэсэн байгаа. Нэгдүгээрт нь сэтгэлд санаа зовлт байхгүй. Юу сонсож Тэсэнчтэй санаа зовлт хүн төрхөө бэлдэг байгаа. Та хавдартай байна гэсэн ч хүн инээн. Амар амгалан мэдэрдэг хүн инээн. Айдас үгүй. Тэгээ учир нь аль хэдийн амар амгалан тэр хүний дотор байгаа учраас тэг өхүүлж үхээ. Тэг юу ямар хамаа байна. Би эмнэлэг явахдаа ер нь заавал ганцаараа явдаг байгаа. Тэгээ манай эхнэр хамт яваад гайхах байх гэж бодоод. Өөхөх өвчин дусцсан гэдэг дэмэлвэл манай эхнэр тэнцээ ухаан алдчихгүй гэж бодоод. Хүн өвдөд эмнэлэг явах юм бол одоо яах вэ, юу болох вэ гэж түүрэн санаа зоволт ингээд дүүрдэг штэ. Харин миний хувьд бол харин ч эсрэгээрээ амар амгалан байлдаг байгаа. Тэгээ миний хувьд ингээд үнэхээр бүр ингээд тэнгэр нурах шиг бүр ингээд хамгийн хүн сонсох үедээ эсрэгээрээ харин ч илүү тайван болдог байгаа. Та тэрхүү амар амгалан хүлээж авахыг хүсэж байгаа бол тэгээ Есүс Христ надтай хамт байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 1-р Петр номын 5:7-8 эзэн нь бид болох болно. Танаа зовлтоо бүхий л завинлаа эзэнд даатга. Тэрээр та нарыг харж хандах болно. За 8-р эшлэл дээр. Тэгээ үргэлж сэргэг бай гэж байгаа. Тэ. Амьд байгаа нь би биш харин мэдэр Христ амьд байна. Тэгээ ядуурлаа, өвчлөлөө, залхуурлаа, чадваргүй байдлаа сайн мэдээний ажлын талбар дээр зогсох боломжгүй байдалтай байлгаж байгаа бүхий л залхуурал хийгээд чадваргүй байдал Есүс Христийн нэрээр миний бодол санаа амьдралаас нуран унах болтугай. Нэгдүгээр Теsalоник намын 3:3 Хинч энэ олон зовлонгийн дунд бүү ганхаж найга. Тэ бид үүний төлөө томилогдсон хүмүүс гэдгээ мэдэгтэн. Одоо манай цуглааны нэг чануу нэм одоо маш хүнд өвчин туссан гэж хүмүүс надад ингэж хэлсэн байгаа. Тэгээ би дэлхийн илгээл хийх ёстой. Есүсийн хайр чуулганы чануу яахлаар хөх өвчин тусдаг байлээ гэж бодсон байгаа. Амьдрах хэрэгтэй юм биш үү?
Тэгээд би чимээгүйхэн үргэлжлүүлэн залбирсаар байсан. Тэгээд Бурхан надад хариулсан байгаа. Ямар ч байсан чиний оршуулгын хийчээд өгөх баха тэр чадна уу гэж хэлсэн. Өгөхгүй санаа зовлтгүй. Солонгос улс Тэс улсын хувьд багадгүй одоо чуулганыг бизнесийн талбар болгодог хүмүүс олон байсан ч Солонгос чуулган сөрөхгүй. Тэгээд завхарсан авилгач улс төрчид байсан ч Солонгос сөрөхгүй. Учир нь Есүсийн хайрч чуулган оршин тогтож байгаа шалтгаан. Энэ чуулганд байгаа хүн бүр үнэхээр хүчтэйгээр зогсож барьж байгуулагдах тэр түүхийг өөрсдийн амьдралдаа харах болно. Тиймээс хувь хүн бүр үнэхээр хүчтэй зоригтойгоор зогсож архирах арслан мэд муу сүнстэй хийх тэмцлээ үнэхээр боддоор хэрэгжүүлэх тун. За миний хувьд ч ялгаагүй дахин боловсруулах боломжгүй. Бараг аврал авах боломжгүй тийм нэгэн байсан байгаа. Иоханны 8:44 та нар эцэгчин болох диаволоос гаралтай гэдэг үг минийх байсан байгаа. Матай номын 27-гийн 25 дараа гардагчлан тэгээд цусных нь одоо шийтгэлийг авах ёстой өрүүдмийн нэг байлаа. Марк номын 5 дугаар бүлэг дээр гардагчлан тэгээд түмэн янзын чөтгөр шүглсэн тийм сэтгцийн өвчтэй хүн шиг байсан байгаа. Үйлс номын 6 дээр гардагчлан амьдралын минь талбарууд баланс алдагдсан тийм эвдэрсэн хэмхэрсэн байдалтай нэгэн байсан. Тэгээ үнэхээр би юу ч хийсэн нөгөө нэг миний хийж байгаа бүхий л зүйлсэд хорон муулт өөрөн тийм амьдралаар амьдрсан хийгээд сүнслэг ертөнцийг огт хүлээн зөвшөөрдөггүй нэгэн байлаа. Тийхүү мөн манай гэр бүл хуурамчтайнд итгэдэг. Тэгээ ингээд янз бүрийн мэрэгт төлөг чөтгөрт шашинд итгэдэг тийм гэр бүл дотор өссөн. Ингээд бидний одоо байгаа тэр хүч чадлаар бол сугарч гарах ямар ч боломжгүй тийм сул дорой байдалтай гэр бүлийн дотор байсан хийгээд найдвар хийгээд итгэлийг харах боломжгүй тэр одоо амьдралын талбар дотор би өссөн. Тийм надад амьд дөршигч бурхан ивэл нэгүсэлээ өгсөн. Есүс бол Христ гэдэг тэрхүү нэрийг дуудах тэр боломж хийгээд эрх мэдлийг надад өгсөн. Би тэрхүү нэрний хүч чадлыг дуудах хэрээр миний доторх тэр сүнслэг өвчлөлүүд нэгээрээ хухран гарч байгааг амсаж мэдэрсэн хүн. Сүнслэг байдлынхаа хувьд өвчлсөн байгаа бүхий л өвчлөлүүд эдгэрэн байгааг би өөрийнхөө энэ биеэр харсан хүн. Тэгээд би харин үл итгэлийнхаа өвчлөлөөс гарч болох тэрхүү үгийг хүлээж авсан хийгээд Матай 8:12-28-аас 32 дээрх
Бурхны үгийг хүлээж авсан байгаа. Бурхны ариун сүнс Есүс Христийн хүч чадал, нэрний хүч чадлыг өмсөд өөрийнхөө доторх хорон муу мөргөлийг эсэргүүцдэг, залбирахад саад болон хүлдэг байгаа харанхуйн хүч чадлыг өдөр болгон хөөн зайлуулах эрх мэдлийг хэрэглэх үед Бурхны сүнс надтай хамт өршдөг гэдэг тэрхүү үннийг амсаж мэдэрч туршсан нэгэн. Энэ дэлхий дээр ачиг залхуу хүн байхгүй байсан байх. Харин тийм би Бурхны хүүхдийнхээ хувьд би одоо хийх ёстой ажлаа л хийдэг. Залхуу нэгэн ямар ч хэрэггүй зүйлийг, дэмий зүйлийг хийх юм бол эсрэгээрээ асуудалж орно. Тэгээ залхуу хүн байвал Бурхны ажил юу вэ гэдгийг хараад түүнийг л хийхэд болно. Тэгээ Бурхны ажил бол эхлээд хүчтэй нэгнийг хүлэхээс эхэлнэ. Тэгээ сүнслэг өвчлөл, бүхэл өвчлөл, сул дорой байдал шинжлэгдэх болно. Тэгээд Христийн өдрийг хүртэл дэвчээр дотор үр жимсээ ургуулсаар байх болно. Тиймээс мөргөл болон залбирлаар дамжуулан их цаг үргэлжид өргөдөг нэгнээр амьдрна. 1-р Иохан 2:15-16. Энэ дэлхийд байгч бүх зүйлийг энэ ертөнцийн бүх зүйлсийг бүх хайрал. Энэ ертөнцийг хайрлагчийн дотор эцгийн хайр байхгүй. Энэ дэлхийд Бурхан хүчтэй нэгнийг бид хүлээх үед энэ хүч ирнэ. Сайн мэдээг хүлээж авсан пасторууд яагаад нэг л өдөр тийм 8 болж өөрчлөгддөг юм бэ? Дэлхийд байгаа зүйлсийг хайрлсан учраас юм. Харин Бурхны өгсөн байгаа сайн мэдээгээр эхлээд хүчтэй нэгнийг хүлээх үед 8 болох биш, харин сайн мэдээний дагалдагч болох болно. 16 дугаар эшлэл дээрээс харах юм бол энэ дэлхийн бүхий л зүйлс нь махбодын хүсэлд ачаал, нүдний хүсэлд ачаал амьдралын багтаал хийгээд эдгээр нь эцгээс биш, харин энэ дэлхийгээс ирдэг гэсэн байна. Тиймээс сайн мэдээ Есүсийн амьдлалтын дараа өгсөн байгаа 5 төрлийн үгийг бид зүрхэндээ байлгаад байнга залбирах хэрэгтэй. Дагалдагч бий болгох, эрх мэдэлтэй байх, дуудлагаа хүлээж ав, агапе хайраар хайрал, ариун сүнсээр дүүр. Тэгээ газрын хязгаар хүртэл өрөөгцөн дагалдагч болох болно. Тэгээ тэр өрөөл танд байгаасаа хэмээн өрөөж байна. Тэгээ одоо өвчтөй байсан ч чадваргүй байсан ч зүгээр яг одоо илгийн илгээлтийн хүн болох тэр зам руу өөрийгөө өөрчил.
사도행전 1장 8절을 크게 붙여놓는 게 나아요? 아니면 여러분 눈물의 여자 그거 걸어놓는 게 나아요? За хананда одоо Уилс 1:8-ыг одоо томоор ингэж хадаж наахан дээр үү эсвэл ямар нэг урлагийн бүтээл наахан дээр үү. 나와야 될 거 아니에요? Тэгээ миний амьдралаас би шинэ хүн болсон байгаа тийм гэрчлэл гарах хэрэгтэй үстэй. 믿지도 않는다니까. Дэлхийн илгээл хийдэг хүн хөгшрөхчгүй. 아니 40년 만에 만난 친구가 그 친구는 그냥 완전 할아버지가 되는 거예요. 40 жилийн дараа би нэг найзтайгаа уулзсан чинь манай найз маань бүр бүр өвөө болсон байгаа. Намайг хараад чи ямар адиг хэвээрээ байна, яг хэвээрээ байна гэж тэгсэн байгаа. 너는 지금 싹쓸이 Тэг бүр яг ингэж юу чгүй амьдрал нь хуу хамагдсан байгаа ингэж нүрээр нь дүүр өвчлээ. Бүр зузаан нүдний шилтэй бүх үс нь унчихсан. Тэг үнэхээр хүнд харагдаж байна лээ. Би дэлхийн илгээл хийх ёстой чуулган учраас тэгээ бидэнд зориг байгаа учраас өвдсөн өвчлөл минь ч идэгэрнэ. 그래서 오늘 본문 마가복음 4장 11절 12절을 예수님의 말씀을 За Марк номын 4:11. 하나님의 나라를 너희에게는 뭐예요? 세계적으로 하는 너희들에게는 뭐예요? Тэгээ Бурхны хаанчлалыг дэлхийн илгээлд хийдэг та нарт өгсөн гэж. Тэгээ дэлхийн илгээлтэнд хамааралгүй хүмүүст бүх зүйл зүйрлэлээр яригддаг гэсэн байгаа. Ойлгож сонсохгүй байхаар. Тэгээд 8-ны чанартай чуулганууд үг тунгаглагдсан ч ойлгохгүй байдалтай байгаа. За Марк 4:12. Тэгэд харсан ч мэдэхгүй, сонсон ч ухаарахгүй. Учир нь тэд эргэж гимшээд гим нүгэл нь урслагдах үе гэсэндэ гэсэн байна. Марк номын 4:12. 하나님 나라에 속한 사람은 자라나고 Тийм болохоор тэд харавч ийс ухаарч сонсон сонсовч үл ойлгох билээ. Ингэснээр тэд эсэргэн буцаж үл үйлчлэгдэнэ гэдгсэн байна. За 26-г харъя. Марк номын 4:26. Тэр Бурхны хаанчлал нь газарт үр цасж байгаа хүнтэй адил. 27 шөнө нь унтаж өдөр нь боссоор үр яаж урган өсөж байгааг тэр өөрөө ч мэдэхгүй. 28 газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг тэгээд боловсролын тариаг бий болгодог. За манай гэрийн тагтан дээр нэг юм байгаа гэдэг. Моник байшингийнхаа цонхоор харах юм бол ийм орон сууцнд харагдал юм байна л да. За тэнд нэг юм ингээд хажууд нь ийм нэг ийм моднууд ургацсан байгаа тэр нэг ийм жижигхэн чумаа мод гэдэг нэг жижигхэн мод байдаг юм байна. Юунд энэ тагтан дээр нь тэр ургаад тэр мод ургаад нөгөө нэг ингээд тагтны таажинд тулангуудаа зэрэг өөрөө ингээд хажуу тал руугаа ингэж нугалраад тэгээ дахиад үргэлжлүүлж ургаад байгаа.
Тэгээ тэр мод нөгөө нь ингээд гэрлийг чиглээд ингээд гэрэл рүү тэмүүлэн ургаж байгаа. Тэгээд би тагтан дээр байгаа мод нургамлуудаасаа зөвхөн тэрэнд л усагдаг байгаа. Ангир ингээд гэрлийг чиглээ явж байгаа. Тэр нөгөө ингээд амьдрах ингээд хүсэл тэмүүлэлтэй байгаа болохоор тэгэл нөгөө ингээд шууд дээшээ ургаж чадахгүй ингээд тулчхаараа хажуу тал руугаа ургаал болохоор игээд тэгээ над шиг санагдаад тэгээ би тэр модыг л усалдаг байгаа. Ингээд далигаад нөгөө нэг тааснаас болоод далисан ч гэсэндээ гэрэл чиглээд ургасаар байгаа. Тэгээ хүний хувьд ч ялгаагүй Есүс Христийн амийн хүч чадлыг хүлээж авах юм бол боломжгүй зүйл гэж үгүй. За 2 дугаар Тимот намын 4:6-ыг харъя. Тэгээ нэг тэнгэр газар өнгөрөн одож бүх зүйл ойрсон ч за 2 дугаар 4:7 дээр би сайн тэмцлэр тэмцсэн. Би явах ёстой замаа дуусгасан гэсэн байгаа. Тэгээ үүнээс хойш зөвхт байдлын тэтэм надад бэлтгэгдсэн хийгээд эзэн зөвхт одоо шүүгч тэр өдөр надад өгнө хийгээд тэгээ зөвхөн надад ч биш эзний эрхийг хүлээгч хүн бүрд өгөх болно гэсэн байна. За Паулийн дамжуулсан сайн мэдээ хэр хэмжээнд тодорхой гэдгийг бид үнэхээр харж чадна. Тэ надад өгсөн шиг та нарт ч өгөх болно гэдэг тэр үгийг итгэлтэйгээр хэлж байгаа түүний тэр итгэлийн өчлөөс. 1-р Тесалоник намын 5:19 дээр ч гэсэн гарахтаа юу болж байсан ч үргэлж баярал 2-р Тесалоник 5:17-18. Тэгээ юу ч бол үргэлж баярал, тасралтгүй залбир, бүх зүйл талархал гэдэг үг одоо байгаа хүн тэгээ ариун сүнсний ажлыг бөхөөдөггүй байгаа. Тэгээ би ингээд үрчигээ ярваагаад байна гэж байна гэвэл тэгээ залбирахгүй байна гэвэл бид ариун сүнсний ажлыг бөхөөж байгаа хэрэг юм. Бурхны ерөөл талархахгүй. Ерөөлийг хайхгүйгээр байгаа нэгэн нь ариун сүнсийг бөхөөж байгаа хэрэг юм. Тэгээ ариун сүнсний ажлыг бөхөөлгүйгээр Бурхны ариун сүнсний ажлыг өөрийнхөө биед баяр хөөрөөр хүлээн авахтун. Ариун сүнсний ажлыг бөхөөнө гэдэг нь Бурхны хүч чадлыг зүгээр ингээд унтраачиж байна гэсэн үг байгаа. Бурхны ариун сүнс биднийг сонгож бидний сэтгэлийг хөдөлгөж Бурхны ариун сүнсний хүч чадлыг өмсөд тэг өөрийнхөө доторх ариун сүнсний ажлыг бөхөөлгүйгээр харин ариун сүнсний хүч чадлаар хорон муу зүйлсүүдийг шатан хайцгаая. Тэгээ Бурхны ажлыг одоо Бурхны үгийг үл хайхарах нь ариун сүнсийг бөхөх явдал юм. 2-р Коринт намын 13:8 дээр бид үннийг эсэргүүцэж юу ч хийх чадахгүй. 2-р Коринт 13:8-9-ийг уншицгаая.
13:8 бид үнний эсрэг юу ч хийж чадахгүй харин үнний төлөө болж чадна. Бид мөхөс та нар хүчтэй байхад бид баярладаг. Та нарыг төгс болоосай гэж бид залбирдаг. 그래서 사도행전 7장 51절에도 뭐라 Үйлс намын 7-гийн 목이 곧고 마음과 51 дээр хэлэхдээ 너희도 너희 조상과 같이 항상 зүрүүд зүрх ба чихэндээ холслуулаагүй та нар ариун сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгнийхээ үйлчлэнийг л үйлддэг. 하나님께 경배하지 않는 예배와 기도를 Тэг бурханд хүндэтгэл өргөдөггүй нэгэн мөргөл хийгээд залбирлыг үл томсролдог нэгэн байх байдлаасаа чөлөөлөгдөөд Христийн өдрийг хүлээж аваасаа хэмээн гэрөөж байна. 선입견으로 제한시키는 것은 사탄의 세력에게 Тэг бурхны ажлыг өөрийнхөө хэмжүүрээр тэг зогсон байдалд оруулж болохгүй. Тэр нь ариун сүнсний ажлыг бөхөөж байгаа хэрэг юм. 부르심과 소명을 가진 사람들은 오직 그리스도만 따라 가는 것입니다. Дуудлага болон сайн мэдээтэй нэгэн зөвхөн Есүс Христийг даган урагшилдаг. Исая 6:8 дээр энэхүү итгэлийн өчлөг бурхан баярлаж 영원한 하나님의 나라까지 이끌어 가는 모습을 우리는 성경을 통하여 Исаяг бурханы мөнхийн Тэнгэрийн хаашид хүртэл авч явж байгаа тэр байдлыг бид Библиэр дамжуулан харсан байгаа. Исая 8:6-8. Тэгээд би хэнийг илгээх вэ гэдэг дуу хоолойг Исая сонссон байгаа. Тэр үед Исая хариулан би эзэн би энд байна. Эзэн би энд байна. Би дэлхийн илгээлтхийн би чуулгантай хамт дэлхийн илгээлт хийн. Намайг дэлхийн илгээлтийн гол дүр болгож хэрэглэх тун. 이렇게 했더니 이사야 6장 13절에 그런 거는 그릇되기라 За Исая 6:13. За чи одоо үлдсэн нэгэн хийгээд үлдгэсэд хийгээд үлдээх нэгэн ариун үр. Юу болсон байсан ч Бурхны хүч чадлаар дахин босох болно. Исая 8:6-13. Долоогийн 14. Исая 7:14. Иммануэль. Исая 43:1-ээс харах юм бол чи эзнийхээ гэсэн байна. Би чамайг авраад нэрлээд дуудсан учраас чи бүү ай. За 2 дугаар эшлэл. Чамайг галын дундуур явхад би чамтай хамт байна. Голоор гарахтаж улс чамайг нөмрөхгүй тул би чамтай хамт байна. Галын дундуур явхтаа чи шатахгүй. Тэг үхлийн гал чамайг залгиж үлч чадна. 이사야 60장 1절 2절에 보니까 어둠과 캄캄함이 만민을 가리웠으니 나는 그리스도의 Исая 61. Тэг харанхуй бүх бүтээлийг хучсан тул чи босоод өөрийн гэрлээ гэрэлтвэл. Исая 60:22 дээр жижигхэн нэгэн мянгыг бий болгож сул дараа нэгэн хүчрэг улсыг бий болгохын тулд Яхова эзэн би хамт байж хийх болно гэсэн. За Эфес намын 4:30 дээр
бидний хийх ёстой ажил байгаа. Бурхны ариун сүнсийг бүү зовоо. Христийн дотор авралын өдрийг хүртэл та нар түүгээр тамгалагдсан юм агсан байна. 지금 네 몸에 흐르는 피는 그리스도의 피야. Одоо чиний дотор байгаа цус бол Есүс Христийн. 피가 아니라 그리스도의 피야 임마. Тэгээ ямар нэгэн хавдрын цус биш, харин Есүс Христийн цус. 네 몸뚱아리는 썩어지는 게 아니라 이제 영원한 생명 그리스도의 몸이 됐어. 시달리지 말고 죽으면 Тэгээ бүү санаа зов. Тэгээ бүү зүдэрч зов, өхөөлч үхий. Гэсэн итгэлээр амьдр. Бид үхэж байж мөнхийн амийг хүлээж авна. 너희는 모든 악독과 노함과 분냄과 떠드는 것과 비방하는 모든 Эфес 4:31. 모든 악의와 함께 뭐해요? 뭐하라고? 버려. 세상 거. 음란 이런 거 버려. Эфес 4:31. Хай гэж байгаа бүгдийг нь хай. 서로 친절하게 불쌍히 서로 용서하게 31-аас 32-ыг уншив. Альва хорсол уур хилэн хашгираан гүтгэлгэн бүх муу муухан хамт та нараас зайлиг. Бурхан та нарын Христ дотор уучлсны адил бие биений уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр ханд. Урлаар оршигч Бурхан Есүс Христийн сүнсийг өөрийнхөө биеийн дотор хүлээн авч мэдрэгтэн Галат номын 5:16 дээр төвлөрөн түүнд хүчээсээр би та нарт хэлье, та нар ариун сүнсний дагуу үлд. Тэгвэл махан биенийхээ хүслийг гүйцэлдүүлэхгүй гэсэн байгаа. Ялгаж салгах чадварын тухай яриа юм. Ариун сүнсийг дахин үлд. Тэг Христ Бурханыг бүү санаад бүү зовоо. Үгийг тунхаглах, үгийн дагуу амьдрах тэр замыг сонгохыг ерөөй. Үйлс намын 10:38. За чи би. За Үйлс 10:38-ыг харъя. Бид яг ийм байдалтай байгаа. Петр хэлсэн байна. Үйлс 10:38. Есүс залбирлынхаа дунд Петр хэлсэн байгаа. Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг ариун сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд тэрээр диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан түүнтэй хамт байсан. Петр залбирлынхаа дотор диавол байгаа гэдгийг тунхагласан хийгээд тэр үгийг дамжуулахыг хүсэж байгаа хүнд Бурхан Петрт нээсэнтэй адил шин замыг нээдэг байгаа. 39-р эшлэлийг харъя. Үйлс 10:39. Юудэчүүдийн нутаг болон Иерусалим түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд түүнийг модонд үлгэж алсан юм. Тэгээ нэг эрх мэдэл дүрм журам 하나님이 사흘 만에 다시 살리사 지금 우리와 영원히 40-р эшлэлдэр түүнийг Бурхан 3 хоногийн дотор өглөөс дахин амьлуулад тэрээр одоо бидэнтэй мөнхөд хамт байна гэсэн. Эсний өдөр. Тэгээ одоо бидэнтэй хамт байна. 모든 백성에게 하신 것이 아니요 오직 미리 택하신 증거 41-р эшлэл.
Бүх ард түмэнд бус харин Бурхнаар урд нь сонгогдсон гэрч нар үхэхтээс амьсныхан дараа түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулан сойрхов. Тэр Бурхан амьд оршин байгаад диавол хүлэгдсэн байгаа нэг эргчлөөтэй болохын тулд тэрээр бидэнтэй хамт байна. Энэ үгэнд бид итгэж байж дараагийн үг бол 42 байгаа. Тэр бол амьд хийгээд үхэгсний шүүгч болж Бурхнаар томилогдсон гэдгийг гэрчлэн ард олон дэлгэрүүлэхийг тэр бидэнд тушаасан юм. 43 дугаар эшлэл түүнд итгэсэн хэн боловч түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эс үзүүлэгчид түүнийг гэрчилдэг гэв. Амен. 그리스도 그 이름 그 능력을 힘입어 죄사함 사탄의 권세 마귀의 권세 Есүс Христийн нэрний эрх мэдлийг хүлээж авч байж гэм нүглийн хүлээс сатаны хүлээснээс чөлөөлөгдөх болно. За 44 дугаар эшлэлийг харъя. 44 Үлс 10:44 Петр эдгээр үгсийг хэлж байх зур үүнийг сонсож байсан бүхэн дээр ариун сүнс буу гэдэг маш чухал үг. 말씀 듣는 모든 사람에게 뭐가 와요? 성령이 그 사람에게 Үгийг сонсож сайн мэдээний үгийг сонсож байсан хүмүүсийн дээр ариун сүнс буусан байгаа. Ариун сүнсийг хүлээж авдаг чуулган. Хүн нөгөө нэг хэвэн биш амьдрах юм бол хүний сэтгэлд эргчлөө гэж байхгүй. Есүс Христийн нэрний хүч чадлыг өмсөд сатаны толгой 죄사함을 받는 하나님의 능력이다. гой гიშгэж сатаны ажнаас чөлөөлөгдөх Бурхны хүч чадал. 베드로와 함께 온 할례받은 신자들이 이방인에게도 성령을 부어 주심으로 말미암아 뭐 한다고요? 45 дугаар эшлэлийг харцгаая. Харийнхан дээр бас ариун сүнсний бэлэг асархыг холцлуулсан итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхаж гайжээ. За амийг хүлээж авсан нэгэн хуучин хүнийхээ хувь тавилангаас өөрийнхөө амьдралын хуучин арга барилаас үл итгэлийнхаа байдлаас бүрэн чөлөөлөгдсөн өдөр болоосай хэмээн өрөөж байна. Бурхан өнөөдөр бидэнд Эхлэл 3:15-д амлагдсан байгаа. Тэр сайн мэдээний үгийн мөр бидний дотор ороосай хэмээн Бурхан хүсэж байна. Тиймээс л Бурхан биднийг дуудсан байгаа. Үүний төлөө л бид энэ амьдралдаа амьдрахад үүний төлөө л магадгүй бидний амьдрал асуудал ирдэг. Зөв сайн мэдээний үрийг хүлээж авах тун. Асуудал бол Бурхны ерөөл, Бурхны бэлэг юм. Тиймээс л бидэнд бүтлгүүтлэлч ирдэг, түүний улмаас бүтлгүүчилж ирдэг, амжилтч ирдэг.
Магадгүй амжилттай байгаа нэгэн бол бүү бардам нь Бурхан надад амийн үрийг өгөхийн тулд дэлхийн гэлгээд хийгээрээгээд надад гэрлийн ерөөлийг өгсөн юм байна. Санхүүгийн ерөөлийг. 실패한 나는 하나님의 능력과 그리스도 그 이름을 힘입어 새롭게 도전할 수 있다. Тэг магадгүй бүтлгүүтлэл дотроо байгаа хүн байгаа бол бид сайн мэдээний дотор шинжлэхдхийн тулд өгөгдсөн байгаа учраас тэрхүү бүтлгүүтлээсээ болж шаналан гутралгүй харин ариун сүнсэн дотор шинжлэгдэх болно. 그래서 전도하려는 사람 중심으로 하나님의 역사는 진행됩니다. Сайн мэдээ тараахыг хүсэж байгаа хүн төвтэйгээр Бурхны ажил өрнөдөг байгаа. 생명을 자라고 작지만 커서 나무가 된 겨자씨 비유를 오늘 우리 예수님이 직접 말씀해 주셨습니다. Тэгээ үнэхээр жижигхэн хэдий ч одоо өсөж ургаад мод болох үр жимсээ өгдөг үрийн тухай өнөөдөр Библи бидэнд ярьж байна. Тэгээ амийг дамжуулах гэрчлэлийг өгөхийн тулд Бурхан бидэнд Есүс Христ гэдэг тэр үрийг бидний дотор суулгасан. Есүс Христийн үр нь огт өгөхгүй бас мөнхийн юм. 그리스도의 씨를 가지고 내 몸의 구원의 내용을 가지고 있으면 나를 세계복음화 대열 속에 하나님이 역사하십니다. Тэгээ Есүс Христийн үрийг хүлээж аваад би тэрхүү сайн мэдээний ажлын дотор байх үед Бурхан намайг тэр ажлыг хийх үс хэмжээний өрөөлөөр өрөөх болно. 메시아 그리스도 영원한 그리스도의 능력의 씨를 심으면 어떤 흑암의 세력도 우리를 이길 수 없다. Тэгээ бидний дотор сайн мэдээний үр байх юм бол энэ дэлхийн ямар ч харанхуй хүч чадал биднийг ялах боломжгүй. Учир нь бид Есүс Христийн нэрээр тэрхүү харанхуй хүчийг хүлэж чадна, хөөж чадна, устгаж чадах учраас юм. Бидэнд Эхлэл 3:15 дээр амлагдан ирсэн байгаа сайн мэдээ яагаад хэрэгтэй вэ? Бурханаас холдоод бүрэн завхарсан надад амийг өгөх цорын ганц арга зам учраас юм. Тэрнээс бүрэн завхрал дотор мөнхөд тэ харагдах ёстой байсан бид худалч хурмаг муу сүнсний үр удмаар амьдрах ёстой байсан бид Бурхны бүрэн нэгүслийн улмаас Бурхны авралын өрөөлийг хүлээж авсан юм. Бурхан намайг хязгаарлагдмал байдал дотор аварсан байгаа. Ингээд амийг өгөхөөр сонгогдсон байгаа хүмүүсийн дотор оруулан аварсан. Би Бурханаар сонгогдсон нэгэн учраас ивэл минь дээр ивэл өгдөх болно. Тиймээс огт боломжгүй мэд энэхүү өрөөгдсөн амьдралынхаа дотор би мөргөл хийгээд залбиралдаа төвлөрөн дэлхийн илгээлтийн зам дээр зогсох болно. Түүнийг Бурханаар одоо чирэгдэн явж байгаа итгэлийн хүн гэж хэлнэ. Бурхан намайг
загалмайн нэгүслэр дамжуулан Бурхны хаанчлал хүртэл одоо ачилтхийн чирэн явж байгаа. Хүнийг итгэгчээ гэж нэрлэдэг. Энэхүү ерөөл таны амьдралын бүхий л өдрүүдэд хийгээд үр удамд чинь хүртэл дамжин холбогдож таны бүхий л өдрүүд орших болтгой хэмээн өрөөж байна. Хамт залбирцгаая. Амьд оршигч Бурхан минь, одоо бид өөрийгөө үнэхээр зөв эрүүлэр дүгнэж харж чадах тэр сүнслэг нүдийг өгөөч. Өөрийнхөө үнэн бодит байдлыг харж чадах тэр боломжийг надад өгөөч. Намайг би өөрийгөө хуурж байгаа тэрхүү бодол санаанда цаашид хүлэгдэлгүйгээр үнэн байдал байхгүйгээр цаашид хууртан амьдрахгүй байхын тулд байгаагаа байгаа чигээр нь үннээр харж чадах тэрхүү сүнслэг нүд хараа нэгдэх болтугай. Энэхүү сүнслэг намагт шигдэн харанхуй эмх самбраагүй шорон дотроос сугран гараад өөрийгөө олж хараад Есүс Христийн доторх амийн болон ариун сүнсний хуулийн дотор амьдрч чадхуйцаар тари ариун сүнс биднийг дүүргэх болтугай. Эхлэл 3:15 дээр хамлагдсан байгаа эмэгтэй өрөөдөн болох Есүс Христийн нэрний хүч чадлыг өөрийнхөө биеийн амьдралын бүхий л хэсэгт суйрлуулан өөрийнхөө бодит байдлыг байгаагаар нь харахад саад болдог. Намайг харанхуй дотор бүрхэг байдалтай амьдруулахад хүргэж байгаа бүхий л муу сүнсний ажлыг олж хараад нурааж чадаж тийхүү амьдлахсан амьдралаар амьдрахаар өрөөх болтугай. Мөргөл болон залбирлаар дамжуулан дэлхийн илгээлтийн сүнслэг хүн болохоор өрөөх болтугай. Есүс Христийн амь сүнсийг минь амьтай болгоно хэмээн айлсан учраас бид энэ өвчтөе байдал дотроо бүтлгүүцсэн байдал дотроосоо босон зогсохын тулд таны ариун сүнс надад дээр хамт байх болтугай. Бид амжилтынхаа дундч Бурхан намайг сонгоод дэлхийн илгээлтийн дотор дуудсан гэдэг учраас Есүс Христийн үр миний яс чүмх хүртэл нэвтрэн орж Бурханы хаанчлал болон зөвхт байдлыг хайдаг амьтай нэгнээр амьдруулах болтугай. Есүс Христийн хүч чадлыг хүлээж аваад олон хүнд Христийн амьд дамжуулах Тэнгэрийн хаанчлалын нууцыг мэддэг нэгнээр амьдрах хавцаар таны ариун сүнс намайг дүүргэх болтугай. Энэ өдөр махан биеийнхаа дотор сүнслэг байдал дотроо өвчлөлтэй байгаа энэ нийгэмд бид миний бодол санаа сүнсийг минь хулгайлдаг сатаны хүч чадал Есүс Христийн нэрээр бүрэн нуран унаад шин ам болон амьдрах хуйцаар таны нэгүсэл намайг хучих болтугай. Хуучин хүнээ тайлан орхиод шинэ хүнээр амьдрах болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.